Мастер төслийн тухай шинэ бүлгийг эхлүүлж байна. Энд үзүүлсэн зургийн дагуу төсөл 1, төсөл 2, төсөл 3 гэсэн 3 бие даасан төслүүд байгаа нь харагдаж байна. Энэ 3 төсөл тус тусдаа Microsoft Project програм дээр нэгдэн ажиллах боломжтой. Энэ 3 төсөл хоорондоо уялдаа холбоотой ба их усүр нөөцийг хувааж ашигладаг байвал бидэнд мастер төсөл хэрэгтэй болно. За мастер төсөл нь тусдаа Microsoft Project файл бөгөөд энэ мастер төсөл рүү бид төсөл 1, төсөл 2, төсөл 3-ыг импортлж оруулж ирэх боломжтой. Эдгээр дэд төслүүд нь хоорондоо хэрхэн уялдан холбогдохыг бид одоо үзэх болно. Нэг дэд төслийг тусад нь апдейт буюу шинжилээд мастер төслийг мөн дотор нь апдейт хийх боломжтой байдаг. Мөн хуваалцах буюу shared нөөцийг апдейт хийн мастер болон дэд төслүүдийг шинжлэх боломжтой байдаг. За энэ бүгдийг бид жишээгээр үзэх болно. Англиар resource pool буюу нөөцийн цуглуулгыг мастер төсөлд шууд ашиглах боломжтой байдаг. Microsoft Project програм дахь мастер төслийн тухай товчлолтыг үүгээр бид нар үзэж дуслаа. За одоо жишээн дээр дээрх боломжуудын тухай үзье. Бид шинээр мастер төслийг хэрхэн эхлүүлэхийг үзье. Энэ Master Project гэсэн асуулын файлыг нээсэн байна. Ямар нэгэн өгөгдөл ажлын нэр энд байхгүй нь харагдаж байна. Цулгуу байгаа нь харагдаж байна. Энэ мастер төслөө бид дэд төслүүдийг дуудаж оруулж ирэхин тулд Project tab дээр товшоод Sub Project гэсэн icon дээр товшино. Асуулын 11-р хавцнаас бид нар бэлдсэн дэд төслүүдээс Bob's Kitchen, Sally's Kitchen, My Resource гэсэн дэд төслүүдийг харж байна. Тэгэхээр My Kitchen гэсэн файлыг оруулж ирье. Link to project буюу төсөл рүү холбочих гэсэн идэвхжүүлгийг идэвхжсэнийг шалгаад Insert тавчийг товшноо. My Kitchen файл ороод ирсэн нь харагдаж байна. За доос задардаг гурвалжин дээр товшоод дэлгэж харж болно. За энд бид нар ажлын бүр нэмж бичиж болно. Task name баг нь 2 дугаар бүрэнд sample testing task буюу туршилтын даалгаврын жишээ гэж монголоор бичээд 2 дугаар ажлын даалгаврыг оруулж өглөө. Duration баганд 4 цаг гэж оруулж өгье. За энэ ажлын даалгавар нь бидний үүсгэсэн мастер төслийн 2 дугаар ажил болж орж ирж байна. За одоо бид нар миний галт байгаа дэд төслөө нэгээд 4 дахь мөрний хевс дороожийг авах гэсэн өгүүлбэрийн хойно нэмж бэхлэгийг авах гэж өгүүлбэр нэмж оруулж өглөө. За октавчийг товшлоо. За миний галт байгаа дэд төслөө бид нар save хийж байна. Хадгалж байна. Хадгалах уу гэж асууж байна. Sub файл буюу дэд файл учир yes гэж товч дээр товшлоо. За ингээд эхний дэд төслийг оруулж өөрчлөлт хийж өглөө. За одоо ингээд мастер төслийнхоо түрүүн оруулж өгсөн 2 дугаар мөрийг идэвхжүүлээд delete хий. 2 дугаар мөр рүү дараагийн дэд төслийг оруулж өгье. Sub project icon дээр товшоод дасгалын хавцнаас Sally's Kitchen гэсэн файлыг оруулж өгч байна. За энд доторх ажлууд нь адилхан боловч эхлэх цаг хугацаанууд нь өөр байна. За 3 дугаар дэд төслийг оруулъя. Bob's Kitchen давар зураас тамам .mpp файлыг дуудаж байна. За бид нар 4 дугаар мөрөнд бэхлэгийг авах гэж өгүүлбэр нэмж оруулж өгч байна. Ингээд save тавчийг товшоод yes тавч дээр товшноо. За бид нар эдгээр дэд төслүүдийг оруулж өгөөд дэд төслүүдийнхаа дээр Project Plan Development буюу төслийн төлөлтийн хөгжүүлэлт гэсэн ажлыг нэмж оруулж өгье. Ингийн тулд 1-р мөрийг идэвхжүүлээд Task tab дээр товшино. Task дэлгэгдэх цэснээс Task command-ыг сонгоно. Шинээр ажлын даалгаврын мөр үүсэж байна. Төслийн төлөлтийн хөгжүүлэлт гэж оруулаад duration баганд 4 өдөр гэж өгөгдлийг оруулж өглөө. Одоо бид нар Bob's Kitchen гэж дэд төсөл рүү тусад нь ажил нэмж оруулж өгье. Ингийн тулд close command-ыг ажиллуулж master төслөө хаалаа.
Дараа нь дасгалын хавцнаас Bob's Kitchen файлын тусдан дуудаад 4-р мөрөнд шалны хулдаас хуулах гэж өгүүлбэр нэмж оруулж бичиж өгье. Хадгалаад гарч байна. Одоо мастер төслөө дуудъя. Bob's Kitchen төслийг доош нь дэлгэж үзье. За энд бидний тусад нь хийсэн өгүүлбэр өөрчлөлт орсон харагдаж байна. За ийм байдлаар бид ажлыг нэмэхдээ мастер төсөл дотор эсвэл дэд төсөл рүү тусад нь нэмээд дараа нь мастер төслийг апдейт хийх замаар гаргаад ажлын даалгавар оруулж болохыг үзлээ.